Ганагийн сүгт давтай морил. Зохиолч Чин зүргийн халиун, надтай үлдээч номноос. Хаврын өглөөгүүр. Уулзалтын товлсон хугацаанаас бараг цагийн өмнө ирсэн болохоор хаврын хотыг, хаврын хүмүүсийг харж бодол санаагаа нь чөлөөлөх завшаан гарсан толцоорхов. Ойрхон сүлжээ дэлгүүрээс кофе авч, олны хөлөөс зайдуу хүрээлэн маягаар засаж төгчүүлсэн бэсрэгдүү цогцолборт очлоо. Ажлын өдрийн өглөө хөл хөдөлгөөн аль хэдийн эхэлж, ажил руугаа юм уу, хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт нь хөөргээд бууцах эцэг их эмээ өвөнөр тасралтгүй хөлхөн. Цэцэрлэгийн хамгийн цаад буланд 3-4 хүн сууж багтахаар модон сандал руу очиж эвтэйхэн тухаллаа. Халуун кофе өглөөний сэрүүн жаврыг сарниулан гарын алхан таатай дулаан мэдрэмж төрүүлнэ. Хэн нэгэн хүн залгуул авахгүй гэсэндээ утасныхаа дуг хаан халааслав. Өглөөний тунгалаг агаар хамраар орж, уушгинд хүрэн тарих мэдрэлд хүчил төрөгч өгч, биеэрхтнийг дэмжиж байгааг мэдрэх гэж хичээх тусмаа улам гүнзгий амьсгалж байгааг минь хөндлөнгийн хүн харвал инээдтэй байх байсан биз. Уулзалт хүлээх зуур өөрийнхөө тухай бодон хурдхан гихчин дүгнэлт хийж, болж игвэл ойрын ирээдүйн талаар ганц ч мөр болов төлөвлөгөө гаргахаар хичээн нүдэнин бодлоо цэгцлэх аятав. Харамсалтай нь юу ч үл бодогдоно. Ажил амьдрал өнөө маргаашийн үйл хийгээд учрлыг яаж ч хичээгээд яг цав төлөвлөж чадахгүй. Өнөөдөр орой кино үзнэ гээд тасалбар захиалсан ч ямар нэг шалтгаанаас болж очиж чадахгүй байх тохиолдол бишгүй. Ирэх 7 хоногт уулзъя гэж салсан хүн үрд эсвэл зуурд ч юм алга болж өнөөх төлөвлөсөн уулзалт учрал үрд хоосонд шингэн алга болдог. Төлөвлөлт ихсэх тусмаа эрх чөлөөгөө хумайд байх шиг санагдана. Ерөөс бүхнийг зүм бэлэг, тавралшгүй учрал бурхны ч юм уу эсвэл ямар нэг эзний зурсан зурагт найдан хүлээх нь энэ мөчүүхэн бойдгал биед амар ч юм уу таа гэж бодов. Бодлого шоронгоо кофеноос амслаа. Чихэр сүүн яг таарч. 90-ад оны Холливуудын ажил хэрэгж кинонууд дээр нэг гартаа цаасан аяхтай кофе, нөгөө гартаа хуйлсан сонин барьсан цайвар цувтай эмэгтэйчүүд эсвэл эрчүүдийг хараад кофе үнэхээр тийм чухал зүйл гэж юу хэмээн боддог байв. Дараа нь кофе уухгүй бол тэр өдөр нь тэр чигтээ нурах гээд байгаа мэт аашилдаг хүмүүсийг бодон игд үзэж кофег бол хүхнэлтэй муусан цагварууд гэж боддог байж үлээ. Гэвч хөв зайны шуглоо мөн эсвэл хизээж кофе уухгүй дээ гэсэн бодол минь буруу байсныхуу өөрөө өнөө хүмүүсийн игнэн дороод хэдэн жил болчихож. Би тамхиг муулдгүй шигэ кофег бас муулж чадахгүй. Кофеноос дахин нэг балгалаа. Цаг харвал цэцэрлэгт орж ирээд ердөө 10 минут л өнгөрч. Хүмүүсийг үргэлжлүүлэн ажиглав. Хичээлээсээ хоцроод тэр чигтээ сургуультай очиог болт ахлах ангийн хүү охин хоёр миний сууж байгаа сандлаас 10 орчим метрийн зайд байрлуулсан модон сандал дээр сууж харагдав. Хизээ хэрж сууцгаасны анзаараагүй болохоор тэднийг хэр удаан энд байгааг таамаглаж чадсангүй. Тэр хоёр энд цаг болсон уулзах гэсэндээ хичээлээ хэрэгээр тасалсан ч байж магадгүй. Намайг тэдэн рүү хараагаа чиглүүлснээс хойш 2 агшны хугацаанд хоорондоо юу ч ирсэнгүй. Охин нь 6 см-ийн 100 зан өсгийтэй конверс гээд харангийн бомбор мөссөн байв. Үсээ боосноос нь харвал ташаага шүргсэн урд тайм. Нүдэ тасгараар хүрээлсэн бол уруулааж ус часуулаанаар тодруулсан нь насанд нь арай хатсан бодол шиг санагдав. Дөрөм төвцөснийхаа банзал дотор цагаан тэрхэн өмсөн бас содон. Орчин үеийн ховцослолд өнгө төрхийг бүрэн илэрхийлэх үйц өсвөр насны охин. Ялэмгүй дэлдэн чихэндээ том цагрыг зүүч гэж. Харин хүүн Ванскэд тасгар бомбарыг цэглэгаангүй сул углаж, үүсэн шар сортой хаашааш нүдэн даруу дүлгөөх юм. Амар дээгүүр нь насны онцлогийг илтгэх
том батганууд 7 бурхан од шиг байрлалаар тархжээ. Батхыгээс тооцвол тун царайлаг хүү юм. Энэ үхэндээ гэхэд охин нь баг зэрэг гологдмоор юм уу гэж бодсон ч өглөө эртлэн энд суух өсвөр насны хүүгийн нүдээр охиныг хэрвэл миний нүдэл ямар ч утгагүй атаархлын өнгөтэй ядруухан бодолвол чөврөх нь гарцаагүй. Охин сая нэг ам нээж ямар нэг зүйлийг нухацтай ярьж эхлэв. Ярианы хуваарлалтаас харвал охин илүү ярьж, хүү илүүтэй сонсон. Энэ хорвоогийн хамгийн түгээмэл харилцаалт эмэгтэй нь ярьж, эрэгтэй нь сонсох. Охин ярихдаа гараа тохоо эсгээрээ хөдөлгөх хагаад хуруунууд нь ч мөн адил байнга хөдлөнө. Биеийн хэлэмжнээс нь харвал ямар нэгэн нарийн зүйлийн учир шалтгааныг илүү бодиттой дүрслэн таниулах гэж хичээх мэт. Хүү чимээгүй ил сонсон. Ярэ 2 минут орчим үргэлжилсэний дараа хүү босож нэг тийшээ яваад өгөв. Магадгүй ойр хавьд байх дэлгүүр худалдааны газар руу явж байгаа биз. Уг нь миний кофе авсан сүлжээ дэлгүүр энэ үүхэнд угааж тэр эсрэг зүгт явж хав. Охин ганцаараа ямар нэг зүйлийг бясалган бодол санаагаа нь чөлөөлөх гэж хичээх мэт. Нүдэн нь хоёр алгаа хавсран шөнтгөр хамрынхаа урд аваачин залбирхаас арай өөрч тиймэрхүү төрлийн байр байдал үзүүлнэ. Хоёр нөхөр юу хийж бужигнуулаад энд сууж байгааг мэдэхгүйж таамаглахаар шийдвэ. Таамаглахаа гэдэг өөрөө зугаатай зүйл. Кофенийхөө сүүлийн балгыг дуусгаад өсвөр насны хоёрын өглөөний уулзалт саярсан бүхний жимсний коктейл хийх мэд нэг савнд найруулад гарах шүүсийн ямар байх талаар эргэцүүллээ. Нэгдүгээр хувилбар. Өсвөр насны хоёрын үерхэл зарим нэг нандин нарийн зүйлсийг байгалийн хуулийн дагуу туулж өнгөрүүлээд дараагийн шат руу орсон. Магадгүй тэр харилцаа ганц нэгээр зогсоогүй байх. Байгалийн учрлын сайхныг мэдрэх гэсэн хүсэлдээ хэд автаснаас болж анхаарал алдсан. Өөрөөсөө хүүхэд байдаг. Хаврын цэвэр тунгалаг өглөө цэцэрлэгийн сандал дээр хэлэх нь тийм тохирсон яриа биш ч цаг хугацаа алдахгүй гэсэндээ охин түүнд үннээ өчөж байгаа хэрэг. Харин хүү охины яриаг анхааралтай сонсож байгаад ойрын дэлгүүрээс уух юм авахаар яаравчилсан. Учир нь охины ярианууд түүний хоолойг тааж сангах мэдрэмжийг туйлын ихэр төрүүлсэн байх. Хэрвээ надад ийм зүйл тохиолдсон бол яах байсан болоо гэж бодов. Миний үед иймэрхүү цэцэрлэг хотод нүднийг юм байсан. Тэр ч хамаагүй бах л та. Гэхдээ тухайн үеийн охид энэ охин шиг зөрөгтэй байж чадах болов. Бас би ийм сайн сонсогч байж чадах байсан болов. Хоёрдугаар хувилбар. Эмэгтэй гэрээсээ мөнгө хулгайлсан байх. Яагаад ийм таамаглах болсноо өөрөө ч үл мэднэ. Гэхдээ л таамаглалд хязгааргүй лээ. Бүр нилээ их мөнгө. Тэгээд хамтдаа 3 эсвэл 7 хоног мөнгө өрсөн. За 5 эсвэл бүр 10 сая төгрөг байж мэднэ. Бил нэр биш, картаар. Томчуудын ордог уушны газар, зочид буудал, клуб гэх мэт газруудаар явж, үнэтэй ресторан болон сүлжээ хоолны газруудаар зугаалсан. Охины одоо өмсөж байгаа конверс гээд харваас ганц нэгэн өмссөн гэхэр шин юм. Хүүгийн кэд ч гэсэн тоос шороо ихтэй манай хотод илээсэн гэхэргүй дэндүү цэмцгэр байсан шүү дээ. Одоо харамсалтай нь охин гэрийнхэндээ баригдсан. Улмаар хүүг хичээлийн таслуулан барин хэцүү зүйлийг хэлж байгаа. Хүүд мэдээж таата байгаагүй тул охиноос түрх холдоод бодол бясалгаж гарах гарц бултах арга боловсруулж байгаа. Тайвширч бодлоо эренбэлхийн тулд тамхи татаж байж ч болох. 3-р хувилбар. Эхний хоёр дэндүү адал явдалтай байсан болохоор арай намдуу таамаг дэвшүүлэхээр тархинасаа зарим нэг үйл төсөөллүүдийг хайж болов. Охиноос хүү үерхийг гуйсан. Охинд хүүгийн санал таалагдсан ч зарим шалтгаанаас болж боломжгүй гэдгээ хэлсэн. Хүү түүний хариултыг сонсоод тааламжгүй дүр төрхөө түүнд харуулах гэсэндээ явсан. Эргэж ирвэл сүүлийн боломжтой эсхийг тодруулах гэсэн дээр нь эсвэл бүр ирэхгүй.
3 хуйлбарт таамаглал дэвшүүлж дуусмагцаа охиныг дахин харав. Дөрөвний гişгэ хаалга хагас хавсран ямар нэг зүйл бясалгах мэт нүдэ ансан хэвээр. Хүү ирсэнгүй. Удалгүй охин босож эргэн торно хараалан хаашаа явхаа шийдэх мэт хэсэг азанснаа алхуурхан алхаж одов. Миний таамаглалууд хэр оновчтой үнэн агаад бодит байсан юм мэдэхгүй юм. Уулзалтын цаглаг хүлээх зураа олдсон боломжийг алдахгүй гэсэндээ тэдний талаар таамаг дэвшүүлж өөрийгөө хитгэн хурамсаатуулсан төдий. Цаг харвал уулзалт болоход 10 минут дутууж. Уцаасан сандлаасан босож болцсон газар луугаан алхлаа. Гэнэт ганц нэг бороо подхийн мөрөн дээр тусалж иглэв. Хаврын анхны бороо орлоо. Ихэнхдээ үүрээр шөнө оройн цагаар ордог анхны бороо үүлгүй цэлмэг тэнгэрээс гэнэт туслав. Цаг агаар имэтээгэрч гар утасны төхөөрөмж өрч бороотой гэж мэдээлээгүй байхад анхны бороон дусал унахан дэр. Хорвоог өгтөөс таамаглах аргагүй юмд. Орхоо хөрвөл цэлмэг тэнгэрээс жордог бороо шиг хөв заяа хаашааж ямар ч байдлаар ирэх нь хизээж тавралшгүй. Тиймээс таамаглал гихч зүйл шинжлэх ухааны номын хуудаснууд дээр л онол байдлаар бичигдэж үлдсэн болохоос эгэл амьдралд хизээж туйлын төгсөмнийг илтгэх боломжгүй. Учир нь альва бүхэн мэдэгдэхгүй байх тусмаа үнд сэн болоод хайрыг төдий чиний агуулж байдаг үзье. Уулзалтаасаа хоцрохгүй гэж таамаглаж байсан ч би 5 минутаар хоцрох. Бас борооч ширүүсгээ истэ болж тэнгэр юу юугүй бараантан харан хулж том үлс хотыг бүрхэн авлаа. Зохиолч Жэлүний надтай үлдээч өгүүлгийн ном 6 дугаар сарын 14-нд интерном 4450 кафед болно. Таныг хүрэлцэн ирэхийг урьж байна. Миний оруулж буй бичлэгүүдийг цагаалдалгүй, алгасалгүй үзхийг хүсвэл subscribe дарж, хажууд нь байгаа хонхыг дарж идэвхжүүлээрэй.